За манай хамгийн анхны муур маань гэхэд YouTube үздэг, телевизээр нэлээд мэддэг, утсыг л зүгээр бараг үзсэн юм аа. Дахиад хизээч үзэхгүй ч гэдэг юм уу те дараагийн бичлэг ингээ өөрөө үзээд мэдчихдэг байсан те маш их ухаантай үг маш сайн ойлгодог. Яг муурыг нөгөө нэг нэрээ мэддэггүй л гэдэг. Гэхдээ бол бид нар чинь маш сайн нэрээ мэддэг. Өөрөө харах уу харахгүй юу нэрээ мэдж байгаа юм шиг царайлахгүй юу гэдгийг өөрсдөө шийддэг юм л та. Сайн байцгаана уу бүгдэнд өдрийн мэндийг хүргэе. Намайг Батхойгийн сайхан цэцэг гэдэг одоогоор муур тижээгээд 4 жил гарам болж байна. Анх одоо 1-2 мууртай эхэлсэн бол одоо 2 оронтой тооноос ер нь буугаагүй нэлээ 200-300 муурны ард гарсан юм уу? Тэгээ муурнуудаа асарч хамгаалаад халамжлаад өдийг хүрсэн байна да. За хамгийн анх бол муур тижээх болсон шалтгаан гэх юм бол мэдээж нөгөө нэг том хүүтэй. Тэгээ хүү маа нөгөө нэг ганцаардаад байсан учраас хантай болох үднээс муур анх тижээж исэн. Өөрөө л яг л нэг бус зарим нэг муурын дурггүй хүмүүсийн адилаар муурд нэг дуртай бол байгаагүй. Тэгээ яванда манай найзын маань зөвлснөөр муур нохой хүүхдэд их хань болд юм а гэд амтнд яг хайртаалаа. За яг тэр муурыг чинь хантай олгоод үзье гэж даад хамгийн анхны муураа авчирж ийсэн. Гэхдээ хамгийн анхны муур маань манайд бүр хаа бол Эрдэнтээс нилээн бэртэлтэй муур ирж ийсэн. Тэгээ манайд 3 жил гарan болж байгаад нодлон илгэний хорт авдраар өнгөрсөн. Тэгээд ганц мууртай байжгаад ганц муураа хоёлаа булаацалтаад 2 болгоод тус-тусдаа нэг мууртай болж байгаад тэгээд явандаа огцом 11 болоод 11 болсон шалтгаан маань гэх юм бол нөгөө нэг дөнгөж төрсэн ээж муурыг золцгонуудтай нолоод тэгээ 11 муур болоод тэгэл ер нь 2 оронтой тооноос бараг буугаагүй өдий хүрсэн байна да. Муур нэр өгөх гэдэг маань эхлээд эхний нэг ингээл 10-20 муурандаа бол гой нэрнүүд өгнө. Янз янзын нэр бодо сүулдэ өхнөр олтгоо болчдөг. Бараг өнгөцсээр нь алгаа саарлаа улаанаа цагаанаа шаргалаа гэд манай хамгийн анхны муурыг Сиси гадаад нэр нь Сиси Монгол нэр нь Сийлэн гэж нэрлэдэг байсан. Энэ зулцгод маа саяхан их нь гадаа төрөөд тэгээд зүгээр хажуугаар нь өнгөрч таагүй. Ихтэй н оруулаад ирсэн. Одоо арайч сар үрээгүй нэг 20 гаруй хоногтэй л юм. Ээж нь тэр 0-оос гарч ирж байна. Тэгээ энэ маань манай өөрийн муур. Хин гэдэг лээ? Гүнж төгөлдөр гэдэг. Үн гүнжээ гэж дууддаг гэсэн. Тэгээд нэг яаж байгаа ч лээ төгөлдөр гэсэн нэр нэмээд. Сүүлдээ нөгөө муурандаа өхнөр ч олдохоо болцсон гэдээсэн. Энэ маань бас гаднаас нэлээд хэцүү болчихжээ. Одоо бол Шарка нэртэй байгаа тий. Нэлээд дэлгөөхөн хөөрхөн муур байгаа. Тэнд маань хөөсмөө гэж нэртэй байна. Яга хөөсмөө гэж нэрсэн бэ гэхээр нэг хөөсөнд нэлээд ингээд нөгөө бодогдаад лүү яагаад лээ нөгөө нэг охин нэглэн зоваасан гэдээсэн. Тэгээ хөөсмөө гэд фэйсбүүкээр нэр нь тавигдаад эхэлчихсэн. Ажлын шугамар би ингээд ажиллаа хийж яхад манай муурнууд нөгөө хүмүүс орж ирээд нөгөө үйлчлэгч маань орж ирж байгаа үед зөрөөд гараа авцсан байсан. Тэгээ тэр маань очиж иш манай бүр хүүгийн маань хамгийн хайртай муурн гараа авцсан байсан. Тэгээ би нөгөө нэг тоохгүй ажиллая гэж байжсэн чи хүү маань ирээл муурнуудаа бүгдийг бүртгэснэ. Лаки ханаа гэд манай 2 дахь муурыг хэлж байгаа юм л да. Лаки ханаа гэсэн чинь байж л байгаа штэ гэсэн чинь манай өчиг бүр гэрээ бараг нэгжээд байхгүй байна гэд. Тэгэл яана гараа авцсан бахтай гэсэн чинь нөгөөт нь бараг 1-2 цаг хөрх яг доотлын давхард ганцаархнаа байж исэн. Тэрэн дээр л маш их айж исэн. Ийш тийшээ ингээд 7 хоногор ч юм уу бага хоногор ч юм уу орхиод явах үед муурнуудаа хүү маань аргын маань бат маш сайн хариуцлагатай дагаад үлддэг. Хэрвээ үнэхээр яг хоёулаа ийш тийшээ явахаар бол нэг муурныхаа өрөөнд камер үлдээгээд нэг камертайгаа ярьчингод яг манай өөрийн нэг ганц нэг муур бол камера мэдээд хоолой сонсоод ирээд ингээ харж барагддаг байхгүй юу. Тийм. Муур гэдэг нэг янз янзын ааштай л байна л да. Мэдээж гудамжнаас буюу те ингээ нөгөө гаднаас олдож байгаа муурнууд чи зарим нь үнэхээр ирэх байна, зарим нь болохоор хүмүүсийн нөлөөнөөс шалтгаалаад маш их айдаг болцсон, айцтай болцсон муурнууд ш.
ирдэг. Тэр дундаа нэг борцог гэдэг нэг амар хөөрхөн муур иржсэн. Яагаад борцог гэж нэрлэлсэн бэ гэвэл манай найз харснаар борцог шиг муур бай гэж хэлээ шүү. Борцог гэж нэрлэлсэн. Тэр нөгөө нэг гаднаас нөгөө нэг Facebook-ын групп дээр яваад байсан юм гэдэг нэг хээлтэй юм шиг нэг бандгар муур байна. Эзэн авчаач гэд. Тэгээд би тэгэл бас хүмүүс ингээл авахгүй ингээл янз янзаар бичээд байгаагаар нь яг очиод авч байгаа хүн байхгүй байсан. Тэгээ би яг очиод авсан чинь нөгөөтг нь маань хээлтэй муур биш, зүгээр таргалалттай эр муур байсан. Яг хоо жоохон би энэ өвдсөн. Тэгээ эмнэлэгт очиж асарж агаад өөр дээрээ авч байгаа сайн эзэнтэй болгоод өгсөн. Тэр маань болохоор нэрээ борцог нэрээ Масэ мэддэг. За эхний нэг 50% дотор ч юм уу да маш хэцүү байсан юм. Эхний олсон зулцах маань 8 зулцах ээжтэйгээ байсан. Тэдрийг өгөхөд ингээл амар эвгүй болсон байсан ингээл маш их дасцсан. Тэгэл тэр зулцгнууд чи ихэнд ингээл ийм хөөрхөн өвдөтэй байгаад дэг. Гэтэ нөгөө 3 4 сар болгож яж өвчлүүлдэг. Тэгэхэд ингээл нөгөө нэг ямар айлт очих бол доо, ямар хүмүүс дээр очих бол доо, хоолонд нь яах бол ээжээгээ санах болдог бол амар хэцүү баг ингээл буруу арж уйлал тэгэл өгдөг байсан. Мэдээж өсөн бөмбөг буюу те муур өрчилж авах гэж аваад ойрын 15 жил надтай амьдрын шүү, бидэнтэй амьдрын шүү гэдгээ тооцож авах нь зөв. Яагаад гэх юм бол мэдээж эн чинь үстэй л болохоос танд 2 настай хүүхдэл нэмэгдэж байна гэсэн үг. Арчилгаа шаардна, хайр шаардна, цаг зав шаардах учраас амьттай болсноор үл ер нь тодорхой хэмжээний зорилго маань бас нэмэгдэж байгаа юм л да тий. Ард маань хэдэн амьтад ингээ байгаа шүү. Тэд маань өнөөдөр яаж байгаа бол тех бол их бол гээл ер маш их боддог. Гэртээ ингээ уртаа арихыг хүртэл ингээл заримдаа боддог. Тэд маань нэлээд хөөрхөн аз жаргалтай баяр асуудал нэмж өгдөг. Тэгэхээр үнэхээр эднэртэйгээ байхаа стрессгүй хөөрхөн байдаг. Тэгэхээр яг хүү би тэрийн амьдрал муур гэдэг амьтаа орж ирснээрээ тодорхой хэмжээний байр суурийг эзлээд маш их аз жаргалтай эрчгүч энергийг бэлгэлдэг. Энэ бол үгээр баршгүй маш их аз жаргалыг өгдөг. Инновашнтэй хамтдаа жаргалтай.